энэ гурвын иттэй гэдэг дүрэн байгаа. Энэ бас ярианы хэллэг. За тэгсэн ингэсэн гэсэн бас яг одоо дембүн буюу энийг дембү гэж уншина. Дам яриаг хэлэхэд хэрэглэгддэг энэ дүрэн байгаа. За гэж байна, гэж ярьсан, гисэн, гэж байсан хэн нэгний хэлсэн зүйлийг хэн нэгэн дамжуулж хэлэхэд дембү гэдэг нь дам яриа буюу дамжуулж хэлэх байхгүй. Дамжуулж хэлэхэд хэрэглэнэ. За Японоор тайлбарлах юм бол то итэмас то кикимашта гэд кудагета ханаши кодоба буюу ийм энгийн яриаг хэлж байгаа гэсэн. За сэцүү зокугийн хэдүүлээ харах юм бол хэдүүлээ харъя. Фуцукей байгаа. Фуцукейр орно гэсэн үг. Доши буюу нэр үг, икейоши и тэмдэг нэр нь фуцукей буюу энгийн хэлбэр. За накейоши буюу на тэмдэг нэр, меши буюу нэр үг дээр да байсан ч болно, байхгүй байсан ч болно. Тэгээд нанда да юм уу эсвэл нанда тэ гэж орж ирнэ гэсэн. За энэ дээр дооши хэдүүлээ харж үзье. За таберу гэдэг үг аахгүй юу? Энэ чинь хоёрдугаар бүлгийн үйл өгний үг шүү дээ, тийм ээ. За таберу гэснээр ардаас нь тэ гэж шууд авч олно. Эсвэл таберун датте гэд эндаг одоо тийм эндаг залгасан ч болно. Аль хоёулаа болно гэсэн утгыг иноке гэсэн утгаар зааж. За дараагийн ханалгаа наке яш юме гэдэг нөгөө юмена гэдэг алдартай гэсэн накейоши байна. За энэ дээр яаж орж байгаа вэ? Юме датте юм уу эсвэл юменон датте алдартай гэсэн гэдэг ингэж орчуулдаг гэсэн. Хоёлаа бол. За дараагийнх нь болохоор бүн ямар нэгэн өгүүлбэрийн артаас да гэдгийг залгаад тэ байж болно. За да залахгүй байсан ч болно гэж байна. За табете кудасай тэ юм уу эсвэл табете кудасай датте эдтэй гэдэг нь тэгж байна ингэж байна. Нэг жишээ нь ээж нь охиндоо дүүдээ хоолоо идэх гэж хэлэхээрээ гэх юм бол их чинь одоо дүүдээ очингуутай ээж хоолоо ид гинэ гэх үед үнтэй гэдэг үе одоо энэ дүрмийг ашигладаг байхгүй юу. За хэдүүлээ бүнийг харъя. За хүн гэдэг манай хүнийг хэлж байгаа. Хүн ва кё ясумутте юттеда буюу за хүн гэдэг маань хүнийг хэлж байгаа юм л та хүн гэдэг маань болохоор эрэгтэй хүнийг хэлдэг. Эрэгтэй хүнийг хэлнэ эсвэл өөрөөсөө доошоо өөрөөсөө задлуухан эрэгтэй хүнийг хэлдэг хүн гэж. Сан болохоор хүн болгон дээр хэлж болно. Эрэгтэй эмэгтэй хамаагүй, насны хувьд хамаагүй. За чан гэдэг нь болохоор ерөөхдөө бол өөрөөсөө доош одоо залуу хүнийг ерөөхдөө хэлдэг чан. За эмэгтэй хүн дээр хэлдэг баг. За хүн тийм шүү. За хүн ва кё буюу өнөөдөр ясумутте юттета буюу амран гэж ийсэн. За итте то ер нь итте гэдэг маань то гэсэн үг. То гिच тета ясумутте юттета буюу одоо амран гэж хэлж байсан. За дараагийнх нь асоко но кейки га оишитте кита yo буюу асоко но кейки буюу тэр одоо бялууны газар я гэдэг маань юм хэд бол кейкия өөр яадын янууд айгу хард нь ордог штэ тийм дэлгүүрийг хэлдэг тийм ямар нэг юм зардаг газрыг хэлдэг яага оишитте юттета эсвэл оишитте кита yo буюу амттай гэж сонсон гэж хэлж юм те хүнээс сонссон. За тэгэхээр эдтэйгийн ардаас ютета ч юм уу эдтэйгийн ардаас кита энэ төр бол одоо орж болох нэ. Эсвэл энэ хоёр орохгүй шууд эдтэй гэж хэлж болно. За энийг би одоо уншия. Коно эйга сукоку омоширой итте буюу коно эйга буюу энэ кино сугоку буюу маш их омоширой итте буюу одоо сонирхолтой гэж сонирхолтой гэсэн гэж айлж гарч байна. Сонирхолтой гэсэн.
面白いって、面白いって。гэж яг ингэж хэлдэг японочууд юу гэдэг вэ?